Үчи мэндийг үргээ үзэгчтэй шинэ он руу хамтдаа нэвтрүүлэг маань үгээр эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор маш сонирхолтой бас зочд хүрэлцээрсэн байгаа. Улсын дуур бүжгийн эрдэмтэн театрын балетын гоцлооч Ананд, за улсын дуур бүжгийн эрдэмтэн театрын балетын жүжигчин Хан Гардар хүрэлцээрсэн байна. Үчи мэндийг үргээ. Үчи мэнд. За тэгэхээр одоо шинэ он гарах чинь. Тэгэхээр одоо 2025 онд юу хийж бүтээсэн. За 26 он одоо та бүгд юу хүлээж байгаа. Тэр талаар бас өнөөдрийн яриаг бас өрнүүлнэ. Тэгээ дээрэс нь балетын урлагийг одоо залуу төлөөллөөс оролцож байгаа болохоор бас ярих зүйл их байгаа болов гэж бодож байна л да. Тэгэхээр ер нь хэдэн настайгаас энэ одоо балетын одоо сонирхож хичээлийн хэм одоо суралцсан гэлээ. Би болохоор 9 настайгаас балетаар хичээлж эхлээд тэгээд одоо жил хичээлээд ер нь 9 настай байхдаа хүжим мужигт нэлсэж орж исэн. Тэгээд хүжим мужигээ төгсөөд үргэлжлүүлээд Дуур бүжгийн эрдэмтэн театртаа ажиллаж байгаа. Одоо болтол. Би бас гоцлооч гэхээр гайхаад байна л да. Ийм өндөр залуу гэхээр гоцлж байгаа бүсгүй бас л өндөр бүсгүй байх хэрэгтэй. Тийм өндөр байж ч болно, яг нь хонжиж болно. Ялгаагүй. Ялгаагүй. За яг хэн багшийн тэр цагт орох гэсэн бэ? Хүжим мужигт орохоос өмнө болохоор гэрэлчмөө багшийн удирдлагын дор байсан. Тэгээд хүжим мужигт болохоор Мөнгөл багш маань хүлээж авсан. Тэгээ Мөнгөл багш дээрээ төгссөн. Яг балетын урлагт үнэхээр сонирхож одоо хичээлж одоо орсон уу, эсвэл аав ээжийн шаардлагаарч тийм үү те? За чи хаяг болох юм байна ч тийм үү? Өөр өөртөө орсон. Тэгээд тийм дургууд орсон бол бас нөгөө чанга урлаг болохоор дундаас нь шантраад байх байсан баг. Яг өөрөө хүсч орсон болохоор тэгэл сургуулаа төгсөөд одоо театртаа гоцлоочоор ажиллаж байгаа. Анх удаа мэдээж зурагтаас ч юм уу те дэлгэцнээс эсвэл театрт очиж үзээд таалагдсан байж таарлаа л да. Тэгэхээр анхны үзсэн яг тийм өөрийг чинь дурлуулсан одоо ямар бүжгийн жүжиг байсан юм бол яг ямар бүжгийн жүжиг байсныг сайн сандгүй. Яг бол би нөгөө амир жоохон байсан. Тэгээд манай өвөө тэрнээс өмнө өвөө маань дагуулж яваад тэгээд театрт анх удаага ороод анх удаага нэг жүжиг үзээд тэгээд тэр нь яаж юм зүгээр л надад амар гоё санагдаад тэгэл би ийм бүжигчин болов чадах болов гэж өгөөс асуусан чи миний болно ш тэгэл өргөжлүүлээл нөгөөтгөр хичээл чиглэсэн тэ. Хүүхд бүрэлдээ өөр байд юм байл та. Манай жишээ хоёр хүүхдтэйгээ би цөмөөхөө очиж үзсэн чинь баг унтаад яг нэг сонирхож ятахгүй те. Тэгэхээр зэрэг бас яг хүүхдийн яг сонирхол энэ одоо яаж бүжгэлдэг юм бол яагаад ийм гоё харагддаг юм болж тийм үү те. Бас нэг тийм зүйл байсан багтаа. Таны хувьд би оноос яг 2018 онд яг хөгжим бүжгийн коллежид яг элсэж орж исэн. Тэгээ тэрнээс өмнө яг би ардын бүжгээр явж исэн. Ардын бүжгээр. Тэгээд цэцэрлэгээс ер нь яваал ингэж явж байгаа. Тэгээ манай нэг багш байдیں۔ Яг хөгжим бүжгийг бас төгссөн гээд. Тэгээ намайг яг бид яг нэг тэмцээнд бэлтэж исэн юм аа. Тэгээд тэмцээний бэлтгэлийн дараа манай багш над дээр ирээд за ингээд багшийнх нь ингээд төгссөн сургууль байд юм аа. Чи энд ингээд шалгуулад үзэх үү гэд. Тэгээ би ч хөгжим бүжигт. Тэгээ би ингээд угаасаа бүжиг дуртай болохоор за тэгээгээд. Тэгээд аав ээж тэгээ шалгуулж орж ирсэн. Оноос хойш яг мэргэжлийн сургууль сураад одоо өдөртөл одоо Дуур бүжгийн эрдэмтэн театрт ажиллаж явж байгаа. За тэгэд ер нь энэ мэргэжил бас онцлогтой сонирхолтой мэргэжил байна л да. Тэгэд ер нь за дуучин гэх юм бол нэг хүснэрээ шүлэг энэ тэр одоо хаана хийх үү гэж юмнууд нь бас ойлгомжтой тий. Тэгэхээр зэрэг та бүхний хувьд бол яг баян ажиллагаа дандаа хийдэг болохоор зэрэг жилдээ нэг юм уу хоёр том тоглолтыг л хүлээгээл тэндээ маш их бэлтгэлүүдийг хийж авал гэж бодож. Ер нь Дуур бүжгийн эрдэмтэн театрт дээр жилдээ хичнээн тийм бүжгийн жүжигчд юм уу те тоглолтод болт юм байлаа тийм. Ер нь бол айгүй их тоглолдог нэм жилдээ нэг ганц хоёр том тоглолт биш. 7 хоног бүр ингээд 2-7 хоногт нэг удаа балет нэг удаа дуур тоглолдог. Тэгэхээр ер нь бол тэр хугацаанд жүжигүүдээ маш чанартайгаар бэлдэж гаргадаг юм уу. Тэгээд яг
хэд тоглодог гэсэн юм сайн хэлж бол мэдэхгүй л ямар ч 2-7 хоногт сезон эхэлснээс хойш дуусна дуустал 2-7 хоногт нэг дөр нэг балет тоглодог. 12 сард бол одоо дан цөмөөхөө маш олоодаа тоглодог. Яг шинэ жилийн гэдэг утгаараа. Тийм. Хамгийн их бэлтгэгддэг нь бол цөмөөхөө болж таарч байна. Тэгээд нэг олон хүүхдүүд бас нэг одоо шалгаруулалт өгж ороод одоо янз бүрийн дүрд гардаг. Тэгээд тэр хүүхдүүдийг бас ингэж бэлдэнэ. Тэгээд бас зөндөө олон тийм одоо юу гэмтэй. Одоо зөндөө маш олон хүүхдүүд ирж байгаа болохоор тэгээд бас маш урт хугацааны бэлтгэх сургалт бас ихээр ер нь ордог. Танах жишээ хэдэн жүжигчтэй байна? 50 орчим. Гоцлол нь хэдийн? Гоцлол нь эрэгтэй 8 гоцлооч, эмэгтэй 9 гоцлооч байдаг байна. Тэгээд гоцлооч нар байнга гоцлоод байхгүй л байх та тий ээлжлээд явдаг юм яа тийм. Тийм ер нь нэг жүжигээрээ аваад ерөнхийдөө гол дүр нөгөө нэг бүтэн жүжигийг авч явж байгаа бүтэн жүжигийн турш тасралтгүй мэддэг болохоор ачаал арай өндөр. Тэгээд нөгөө ээлжлэхгүй бол бас яг дараалал дан хийгээд байвал бас хүний бие организм ядарна, сольдно, дэлхэ болох болохоор ээлжилдэг. Анандын хувьд бол 4 жил 4 жилдээ дур хөгжих эрдэмэд ядарт. Тий. Гоцлооч тий. Хангалтын хувьд эхний жил. Тий. Эхний жилдээ за бас эхний жил чи бас шинэ хамт олонтой ороод бас танилцаад яах вэ их үгээл явж байгаа шүү тий. Ямар санагдаж байна? Ер нь том ах нартай мундаг ах гişнэр байгаа шүү тий. Ер нь тэгэл мундаг ах гişнэрийг хараад тэгээд би сая Хунтнуур гээд бүжгэн жүжигт ер нь том дүр бүтээсэн. За. Тэгээ одоо шүүт гээд монголоор алиас алфтагийн дүр бүтээсэн байхгүй. Тэгээ яг сургуулаа төгсөж орж ирэл яг ийм дүр гарч байгаа болохоор уусаа маш их сандарсан. Тэгээд чадахгүй юм зөндөө байсан. Тэгээ багш нар ах гis нараасаа тэгэл тусламж аваад хаа нэг яад юм багшаа нэг яад юм гээл. Тэгээ хаяа асуухгүй ч юу вэ? Өөрөө ингээд бүр ингээд чадахгүй болохоор жоон гутраад ингээд. Тэгэл хажуунаас ах гis нар заанаад чи ингээд шүү тэгээ шүү ингээд шүү гэд. Тэгж тэгж жагаад яг тоглолтны өмнө яг ингээд гарах гал тайз үзэх гээл тэгж хахад маш их сандарч ирсэн бүр. Амар сандраал. Одоо яах вэ? Их бол одоо намайг хараад хүмүүс яаж байгаа бол ээж байгаа бол. Тэгж тэгж жагаад за одоо нэгэнт л гарах нь тодорхой угаасаа л гарахын бэлдсэн юм чинь чадах чинь нэгээрээ л үзүүлээгээд тэгээ яг тайз руу яг ингэж гараал тэгэл сандрал тэгэл алгалчтай юм л тайзан дээр гарч ирээд тийм тэгэл нэг мэтгэд л жүжиг дууссан ингээд хойдолд нь ингээд зогсож ирсэн. Ер нь амар гоё байсан. Анандын хувьд сандрал хэрвээ гэтээ бас багаасаа явцсан болохоор бас нэг гэтээ анхны тайзан дээр ямар байсан? Анхны тайзыг бол санахгүй. Яг анхны гол дүр гэх юм бол би одоо 24 оны 12 сар цөмөөх үед анх удаа гоцолж үзсэн. Тэгэхэд бол яг сандрал гэхээс илүү нөгөө нэг маш их цөмөөхөө тоглодог болохоор ингээд тэр дунд прогон хийж амжчихгүйгээд ингээд хүмүүс ээлжлээ явдаг болохоор тэгээ би шууд ингээд ямар ч прогон тайз үзэлт энэ төр авахгүй шууд тоглолтын дээр ингээд гарсан болохоор ямар ч юм сандрал байхгүй зүгээр л юм шокны байдалтай гараал тэгэл тэр чигээрээ дуусгацсан. Тэгээд энэ он гэх юм бол 25 оны 3 сард би анх удаа Хунтнуур бүжгийн жүжигчин одоо ханхүүгийн дүрд гарсан. Тэгтээ бол ер нь тайз нь одоо кулисэнд байх
мэдээж Монголоос ч юм уу тий гадны том балетчдаас тий яг энэ хүн шиг болох юмсан гэсэн тийм мөрөөдөл байгаа хальтаа энэ хүн шиг болох юмсан бас энэ одоо бүжгийн жүжигт бас гоцлтыг ч тийм үү тий гол ролийг нь тоглох юмсан гэсэн тийм бодол байдаг баг. Тэгэхээр яг тэр талаараа надад бол яг нэг хунтнуур гэдэг жүжигч өөрөө айгүй том жүжиг. Тэр жүжигийн гол дүрд гарна гэдэг чинь бас хүмүүлгоны тодорхой хэмжээнд боддог бодлоо гэж боддог. Би бас яг миний хамгийн дуртай жүжиг бас хунтнуур байсан болохоор тэнд ингээ гараад үтцсэн одоо дараагийн жүжигтэй гэх юм бол би Жизелийн Альбертийн нүрд гарч үзхийг айгүй хүсэж байгаа. Тэр хизээ тоглох юм. Саяхан тоглоод өнгөрсөн. Тэгээд тэрэн дээр бол мэдээж гарч чадаагүй. Тэгээд цаашдаа гарах байхаа. Тэр дүр тогломоор байна гэдэг юм уу зүгээр найруулагч ингээд сонгочтой юм багш нь. Багш нар ерөнхийдөө ярилцж хагаад энэ хүн чадахгүй бас нөгөө нэг хүнд нь тохирох юм байна, тохирохгүй юм байна. Тэрийг нь харж хагаад одоо гаргадаг. Тэгээд ер нь бол нэлийн хүнд жүжиг болохоор эрэгтэй эмэгтэй гослоочийн хувьд бол нэлийн хүнд жүжиг болохоор намайг арай дэлгэхгүй гэсэн болов гэж. Энэ удаа арай гарч чадаагүй. Би одоо яг 12 сар тоглох одоо цөмөхөө одоо бүжин жүжигийн гол дүрд ер нь тоглохыг ер нь хүсдэг. Тэгээд угаасаа нэг яг гол дүрийнх нь одоо эрэгтэй эмэгтэй хоёрын Адаша гэж байдаг. За. Тэгээд тэрний хөгжим нь өөрөө угаасаа амар гоё. Тэгээд хөгжмөнч гоё, бүжгэнч гоё. Яг тэрийг ингээл үзэхэд ер нь амар гоё байдаг болохоор яг тэр жүжигийн яг гол дүрд гарч үзэх юмсаа гэж боддог. Гайхалтай. Түрүүн илжсэн хүүхдүүд ингээд байнга ирээд цөмөхөгийн дүр тоглодог гэдгийгсэн. Ямар хүүхдүүд ирээд тэрийг бэлдээд идэг юм бол одоо нэг янз бүрийн нэг одоо сургууль балет студийн хүүхдүүд. За. Студид одоо ирээд юуны холгон молгон хойно мэн гээд ингээд хүүхдүүдийн яг тийм юмд гардаг. Дүрд гардаг. Тийм цөмөхөн ерөнхийдөө нэг хүүхдүүдэд зориулагдсан айгүй дүрүүд байдаг. Тэгээд жижиг дүрүүд. Тийм тэгээд тэр хүүхдүүдэд зориулагдсан дүрд хүүхдүүдийг шалгаруулж аван тэр хүүхдэд эвсэлтэй одоо таг эвсэлгүй хүүхд гаргачаад ингээ энийг сур гэж шаардаад байжлахгүй тэр хүүхд яагаад үл сурч чадахгүй байхад ингээ шаардаад байвал ингээ шантрах магадaltaй. Тэгмээд ингээд шалгаж аваа тэгээд хүүхдүүдээ ингээд одоо дүр болгонд ингээл за энийг хийвэл энэ хүүхд арай болох юм байна, энийг нь хийвэл болох юм байна ингээ хуваагаад энэ бол маш олон хүүхдүүд гардаг болохоор тэр үдийг шалгаж лаана. Тэгэхээр зүгээр нэг ингээ хүүхдүүд биш суралцсан студийн хүүхдүүд юм байна шүү дээ. Нэг балет гэдэг ойлголтыг авцсан хүүхдүүд л. Нэг үе бодвол балетын студиуд маш олон бий болчлаа шүү дээ. Нэг 2 3 байранд бол нэг студи баг байна тий. Тэгэхээр зэрэг энэ одоо балетын урлагийг бол хүмүүс нэлээд ойлгодог болж байгаа юм байна. Хүүхдүүдээс багаас нь хичээлүүлснээр гоё төлөвшил энтрийг авч байгаа хэрэгтэй. Та нарын хувьд ер нь балетаар хичээлснээр өөрсд чинь ч юм уу нэг ажиглагдсан тийм үү? Өөрчлөлт юу байд юм бол эсвэл гэрийнхний чинь ч тийм үү те хэлжсэн зүйл байна. За миний хүү одоо ингээд балетаар хичээлснээс хойш ийм болцсон те. Өмнө тийм байжснаа ийм болсон ч тийм үү. Ямар төлөвчлийг тийм болсон тийм бол. Ер нь яг балет гэдэг зүйлээс өмнө гэх юм бол би сая нэг Монгол жүжигтэй байсан шүү дээ. Тэгэхэд ер нь бол ийм жүжиглэлт юм байдгүй. Ер нь тэгээд ер нь яг ингээд одоо яг балетаар хичээллээд ихснээс хойш гэх юм бол ер нь яг ингээд доторх хүмүүс задраад илүү ингэж одоо яг бид ч уус сургуулаа төгсөхдөө балетын бүжигчин гэж төгсдөг. Балетын жүжигчин гэж төгсдөг болохоор яг тэр тал дээр л ер нь илүү нээгдсэн юм болов уу? Андаа.
Миний хувьд тийм суур одоо гэх юм уу ийм төвчээртэй байдал, хүлээстэй байдал тиймэрхүү юмн дээр айгуу чухал одоо үр дүн үзүүлсэн болов уу гэж боддог. Яг нэг одоо хичээлж явах хугацаанд бол маш их шантрах юм болиё гэж бодох үе зөндөө байгаа. Тэгэл тэр бүгдийг ингээд давах сэтгэл зүйтэй болж юм. Тэр бүгдийг давж чадах юм бие организмтай болж юм гэхээр ер нь бол бүх талаараа л намайг одоо яг энд сууж байгаа намайг бол бий болгож байгаа болохоор яг нөгөө багасаа хичээлсэн. Тэгээд хин нэг намайг чи шууд ийм болчих гэж бид нар ягаад бол гинт шууд ингэ байж байгаа гинт балетын жүжигчин болоогүй ингээд өдөр болгоны сургууль хийж одоогийн энд байгаа болохоор яг шууд огцом хинийг намайг чи энэ дээр чи энэгээр хичээллээд энэ урлагаар хичээлээ чи ийм болчих гэж болох юм хэлж байгаагүй. Тэгэж хэлэхгүй байх ягаад бол би багасаа багаар имийг өөрчилсөн болохоор ер нь ингээ балетаар хичээлдэг хүмүүс ингээ хичээлжсэн ч юм уу тийм хүмүүс ингээ харахаар баг ингээ андшгүй санагддаг л да надад. Бүсгүүчүүдийн хувьд бол их гоё ингээд нэг тэгш нуруутай ингээд өлмий дээрээ яваад байгаа ч юм шиг нэг хөөд байгаа ч юм шиг нэг гоё алхаатай тийм ер нь их гоё тэд нуруу зихт тий ер нь бас маш гоё тийм биеийн галбирыг бас гоё тодорхойлж өгдөг эмэгтэй хүн гэдэг ялангуяа тий тэгвэл эрэгтэй хүн гэдэг тал дээр гэж би бодож асууад байна л та. Эмэгтэй хүн бол яг тэгж бас гоё харагдаад байдаг байхгүй юу? Эрэгчүүдийн хувьд бол эрэгтэй хүн та нар бас хамаагүй фитнесээр хичээлээд иж болохгүй болчихж байгаа бах тий. Тэгээ хамаагүй бас болохгүй тий. Бүр яг амар too much болохгүй гэхдээ ингээд ийм болчихсон. бак залаад энд яваад л бас сонирхол харагдах байх та. Бас яг нөгөө булчин шүрмсөө хөгжлийн хувьд гэх юм уу энэ нөгөө нэг ихэнх хөдөлгөөнүүдэд дандаа шүрмсөөрөө ингээд мэдэрч хийдэг. Тэгэл том өсвөлтийг л гуйныхаа хүчээр одоо том булчингийнхаа хүч мөчээр хийдэг. Тэнгууд одоо булчингийн хөгжлийн хувьд гэх юм бол эрэгтэйчүүдийнх илүү ийм зөв хэлбэр галбиртай хөгждөг юм шиг санагддаг. Зөв. Тэг одоо ингээд 4 жилийн хугацаанд тий. За өөрийн хувьд бол 1 жилийн хугацаанд. Энэ хугацаанд ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцсон. Ер нь тийм тэмцээн уралдаанууд, балетын чиглэлийн тэмцээн уралдаанууд хэр зохион байгуулагддаг юм. Та бүхэн одоо ажиллаа хийхийн хажуугаар. Энэ нь бол зохион байгуулагдана л та. Жил болгоно л энэ тэмдгүү зохион байгуулагддаг. Би бол сая энэ 100 одоо 25 оны 100 анх удаага олон улсын тэмцээнд гадагшаага явж үтсэн. Тэгээд хятад руу явсан. Тэгээд тэр бас айгүй сонирхолтой юм билээ. Би өмнө нь болохоор тэмцээнд орох юм юутай хүн одоо айцтай хүн гэж байдаг. Тэгээд би ингээд тэмцээнд орно гэхээр л ингээд бүх юм болохоо байлаад ингээд аим айцтай чаддгүйсэн. Тэгээд энэ зам би тэмцээнд орохгүй маш удаан одоо ажилд орсноос хойш баг тэмцээнд орохгүй байж байжгаад анх удаага олон улсын бүр тэмцээн рүү явсан. Тэгээд тэр тэмцээнд ороход бас туршлага судалсан. Тэгээд бас тодорхой хэмжээнд өөрийгөө сайжирсан гэж боддог. Өөрийн хувьд Монголд бас юм тэмцээн уралдаанууд болж байна уу ер нь? Тий, болж ирсэн. Яг би сургуульд сурж байгаа хугацаанд яг 9 дугаар ангид ороод нэг тэмцээнд орж үзсэн байхгүй. Яг хамгийн анхны тэмцээн. Яг Монголд болж ирсэн. Nomatic Production-ы одоо зохион байгуулж байгаа тэмцээнд анх удаага ороод тэгээ 3 дугаар хайранд орж ирсэн. Тэрнээс хойш тэгээд бид чинь нэг яг сургуулаараа гээд яг сонгодог бүжгийн тэнхмийнхаа хүүхдүүдээр гадагшаа тавтагшаа бас тэмцээн рүү явдаг. Яг бид ер нь хөвчлийн ер нь Солонгос руу явж исэн. Тэгээд Солонгос тэмцээнд орж исэн. Тэгээ бас нэг бид чинь саяхан бас Япон руу яг манай ангийн яг 6 хүүхдүүд гэхгүй. Тэгээ бид хэд өргөдөж очиод тэнд нэг гала тоглолтод орж исэн. За. Тий. За тэгэхээр одоо ингээд шинэ жилийн өдрүүд болж шүү дээ тий. Тэгэхээр зэрэг ер нь 11 сарын сүүлээр ингээд бүх газар шууд хүчээр шинэ жилийг ингээд тэмдэглээл уур амьсгал оруулаад тий. Сүлд модоо чимээд ер нь тэгтээ гоё л доо тий. Хамгийн удаан үргэлжилдэг Монголын баяруудын нэг болчиход байна тий. Тэгэхээр шинэ жилийн одоо мартагдашгүй гоё дурсамжуудаасаа хуваалцаач. Та хоёрын хувьд. Манай гэрийнхэн болохоор орон нутагт амьдардаг. За. Тэгээ би яг энэ сургуульд орж ирэх гээд яг хот руу шилжиж иржсэн байхгүй. Тэгээд ер нь гэрийнхэнтэйгээ ер нь шинэ жилийг нэг тэмдэглэж чаддгүй. Тэр нь хамт тэмдэглэж чаддгүй. Тэгээд яг хизээний шинэ жилээр лээ дээ. Яг би яг гэрлөөгөө очиод гэрийнхэнтэй манай ер нь ах トゥ хамаатан садан бүгд ирсэн. За. Бүр ингээд энд эндээс ирсэн. Хотоос хүү ирсэн гэдэг. Тэгээ бөөнөрөө ингэж тэмдэглээд ер нь тэр нь л амар дурсамжтай байсан. Ер нь амар гоё байсан. Тийм шүү дээ. Ер нь гэр бүлээрээ хамтдаа ингээд суугаад шинэ жилдээ явагдах ч бас сайхан шүү дээ тий. Амтай үед мартагдчихгүй
шинжил. Эсвэл аль нэг газар ингээд явж байгаа ч гэх юм уу те эсвэл хаач тийм гоё дурсамж байна уу эсвэл яг тэр өдөр нь бас бэлтгэлтэй байд юм уу? Арайч бэлтгэл байдаг байлгүй те. Яг нэг тийм юм мартагдчихгүй гэдэг утга нь болохоор утгатай миний хувьд болохоор нэг амар сүртэй юм гоё байсан гэдэг юм биш. Би нэг нөгөө нэг юм сүртэй баяр маяг тэмдэглээд байдаг юм шихгүй. Тэгээд яг гоё байдаг гэдэг утгаараа биш яг мартагдчихгүй бүр нэг огт санаанаас гардггүй гэх юм бол нөгөө нэг карантинаар яг ковидээр карантинаар хүчээр гэр бүлтэйгээ байх та. Нөгөө гэрийнхэндээ ингээд тэмдэглэж байгаа тэгээд ингээд 12 цаг өнгөрөөл он солигдоо шууд ингээл ангийнх нь руугаа залгаал. За сайн уу юу яцгаана ингээл тэгжсэн үйл хамгийн их санаанд ордог. Тэр бас нөгөө нэг ангийнхантайгаа уулзаагүй бас ингээд тасралтгүй жил бараг 2 жил болцсон. Бид нар 10 дугаар ингээд ороод карантинлэгдээ шууд 12 дугаар ингээд уулзсан хүмүүс. Тэнгуут яг тэр 2 жилийн хугацаанд чи ингээд шинэ жил мэлэр ингээд би бинлгоо одоо видео коллж ярихад тэр тим одоо мэдрэмжүүд их гоё байсан. Ингээд удаалдаг хүмүүстэй уулзж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Тэр нь тийм утгаараа л мартагдчихгүй. Бүтэн жил өнжидсэн бууз идэж байна. Тэгээд суужсэн юм шүү дээ. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусан. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго ус үзэн тоор шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр лир алим сардан амттай. Пробиотикор баялаг. Шинхэн жимсээр ирч хүчинөх. Сардаг jelly. Бицгэллөө иштэй чихэр. Амттай хайр татам дүр. Baby Dragon. Илүү амттай органик сонголт. Ми 100% байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруул ухаан гэдэг биз авч аргал алт мөн кино болж үз амин дэмэд баяа ай кул хорт зурслаа хаяа ай кул зүү амтлын хэв баяа ай кул тулахгүй би таяа ай кул Нэвтрүүлгийн төгсгөлд бас шинэ оны шинэ он гарч байгаа талбартаар тий дотны хүмүүстэй сайхан мэдчилгээ төвшүүлэх болж байна. Таны хувьд ялангуяа орон нутагт тэрийнх нь байгаа бас тий. Тэгээд юуны талд юу зэ энэ нэвтрүүлэгт орсон танд баярлалаа. Тэгээд одоо өдөр нутагт байгаа аав ээж ах トゥ тэг хэм бид бүх хүмүүст нь тэгээд шинэ оны мэнд төргий. Аль аймагт байгаа? Говьсонбор аймагт. Зүг. Тэгээд шинэ оны мэнд төргий. Та нартай хайртай шүү. Хичээл та. За. За манай ананд ямар ч гэсэн өөрийгөө таньдаг дотны найз нөхдөдтэй болон хамтран ажиллагчтай бүгдэнд нь одоо бас нутгийн ард түмэнд за хотын хөвгт байх тий. За дүүргийнхэндээ гэдэг. За бүгдэнд нь бас шинэ оны баярын мэндийг хүргье гэд. Надаар дамжуулж байгаа юм байна. Дараах дугаар айдны мэдлэг төвшөлье гэж тий. За тэгэд өнөөдрийн нэвтрүүлэгт Улсын Дуур Бүжиг Эрдмийн театрын балетын гоцлооч Ананд за Улсын Дуур Бүжиг Эрдмийн театрын балетын жүжигчин Хан Гарднаар бас хүрэлцээрж бас залуу балетчдын төлөөлөлтэй одоо энэ гайхалтай балетын урлагт одоо гялцж яваа эд мандж яваа залуусын төлөөлөөс оролцлоо. Ингээд та бүхний 2026 онд хийж бүтээх ажил үйлс чинь бас өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За нэвтрүүлгийн зүгээс телевизийн зүгээс гарын бидрийг гардуулъя. Шинэ оноо сайхан ухтаарай. Баярлалаа. За нэвтрүүлэгтээ хамт ирсэн ирэх үзэгч та бүхэнд баярлалаа. Шинэ он руу хамтдаа нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.